Суперкомпьютер бол тусгайлан бүтээсэн төхөөрөмж байдаг. Ердийн компьютераас ялгаатай нь тэр зангилаа хоорондын холбоо маш өндөр. Үндсэндээ хэдэн сая процессор буюу core яг нэг процессор шиг ажиллах тийм хэмжээний холбоосоор хооронд нь холбосон ийм тусгай үүргийн суперкомпьютер байдаг. Тэгээ үүн дээр ямар бодлого тавья гэвэл тавьдаг вэ гэхлээр зэрэг асар том хэмжээний химэл оюуны сургалт, химэл оюуны өөрийг нь шинээр бүтээх, шинэ алгоритмууд бодож гаргах. Дээрээс нь шинжлэх ухааны хувьд одоо ердийн аргаар ердийн компьютер түүнээс гадна ердийн сервер дээр бодох ямар ч боломжгүй тийм том бодлогоодыг бодох зориулалттай юм тусгаалan бүтээсэн систем байдаг. Тэгэхээр өнөөдөр 21-р зуунд бол технологийн 90 үе буюу аж үйлдвэрийн хувьсгал бол өөрөө дараагийн үе нь бол яалтчгүй одоо технологийн өрсөлдөөн дээр илүү явж байна л да. Тэгэхээр хамгийн урдан суперкомпьютер яг одоо ер нь хаана байна? Америкт байна гэж үзэж болох уу? Дэлхийн хамгийн хурдан суперкомпьютерийн эхний 500-ын жагсаалт гэж гардаг жилд 2 удаа топ 500 суперкомпьютер. Энэний эхний 10-т орж байгаа улсуудын хувьд бол ерөөсөө Америк нэгдсэн улс, Европын холбоо, Япон, тэгээ сүүлд бол Финланд бие дааж орж ирсэн. Эдгээр хамгийн хүчтэй 10 компьютерийн үндсэндээ 6-аас 7 Америк нэгдсэн улсад байдаг. Одоогоор хамгийн хүчтэй суперкомпьютер Америк нэгдсэн улсын Lawrence Livermore үндэсний төв хүрээлэнгийн El Capitan гэдэг машин байна. За энэ машин бол 8 сая гаруй процессортой. Тэгэхээр ер нь компьютерийн яг хүчийг нь гол хэмжих тэр нэгжийг яг юугаар авч үзсэн бол инженеэр тайлбарлал. 1 секундэд хийх арифметик үйлдэлийн таваар хэмждэг. Тэгэхээр одоо саяхан бодол хамгийн хурдтай компьютерууд хэдэн зуун терафлопоор хэмжигдсэн. Энэ бол хэдэн зуун их найд үйлдэлийг 1 секундэд хийн гэсэн үг. Одоо бол петафлоп болсон. Дараа нь бол exaflop буюу секундэд 2 сая их найд гаруй үйлдэлийг тийм ээ нэгэн зэрэг гүйцэтгэж чадaltaй. Flops гэдэг ойлголтыг бас та нэг жоохон тайлбарлахгүй. Яг энийг юу хэлээд байна? Тийм, flops, floating point operations гэж байгаа. Тэр нь юу гэхээр зэрэг компьютерийн процессор яг бодиттой буюу одоо энгийн тоо биш бутархай 10-ын бутархайтай таслаас хойш 64 хоронтой ийм тоог 4 аргын тоогоор буюу арифметик үйлдэл үржүүлэх байх тийм үйлдэлийг 1 секундэд хэд хийж байна гэдгийг нь хэмжиж байгаа. Хэмжигдэв. Тэгэхээр зэрэг 1 секундэд нэг компьютерийн процессор одоо хэдэн удаа үйлдэл хийж байгаа жишээлбэл teraflop буюу их найд үйлдэл хийх, эсвэл 1000 их найд үйлдэл хийх, эсвэл 1 сая үйлдэл хийх гэх мэтлэн ингээ явчихдаг. 1 сая их найд үйлдэл хийх явчихдаг. Манайхаар бол тэрэнд нөгөө одоо бид нар ярьдаг шүү дээ. Компьютер авахд тэдэн гигахерцийн компьютер 2.5 гиг гэдээ ярьдаг. Тэр бол бас нөлөөтэй. Тэгээд ийм л хэмжигдэх юм аа. Одоо ер нь яг суперкомпьютерийг ямар салбарт түлхүү ашиглагдаж байгаа бол ер нь цаашдаа хүн төрөлхтний ирээдүйд суперкомпьютерийн оруулах хамгийн гол үнц нь бүхий нөлөөлөл нь юу байв? Суперкомпьютерийг нэлээд дээр 1960-ад оноос бизнесүүд, шинжлэх ухааны байгууллагууд хаа нэгтээ хэрэгжилж ирсэн. Одоо энэ бол стратегийн өрсөлдөөний хамгийн ширүүн талбар болсон. За суперкомпьютер дээр одоо халуун цөмийн нэгдсэн урвал халуун цөмийн нэгдэх урвалын загварчлал одоо бидний ярьдаг hypersonic пожингуудын материалын судалгаа, шингэний динамик, за дэлхийн уур амьсгалын бүхэлдэн дэлхийд тэр чигтэн загварчилсан загварууд, за тэгээд цөмийн зэвсгийн загварчлал гэх мэтлэн ерөөсөө ердийн аргаар бодох боломжгүй ийм бодлогоодыг боддог учраас одоо дэлхийн том гүрнүүд энэ дээр маш хүчтэй өөрчлөлт болсон. Ер нь бол ямар нэгэн шинэ технологи, материал гаргаж ирэхийн өмнө заавал суперкомпьютер боддог болсон учраас тэрний учир шалтгаан нь хэрвээ би танаас хурдан 2 дахин хурдан компьютертэй бол миний технологийн хүчил танихаас 2 дахин хурдан байна гэсэн. Тийм учраас стратегийн өрсөлдөөн болсон. Сүүлийн үед гарч ирж байгаа хамгийн том талбар бол хиймэл оюун. Тэгэхээр хиймэл оюуны хөгжилд бид нар ямар үр гүйцэтгэдэг гэхэлэр одоо бид нар хиймэл оюун гэхэлэр ердийн гар утсан дээр байгаа аппаас эхлэн тийм ээ. Аппнуудаас эхлэн тэгээд бид нар энэ үйлчилгээ бид нар юугаар дамжиж ирж байгаа гэдгийг мэднэ. Тэд нар бол дата центрууд.
бүгд чухал дата центр бол ийм microservice-уудыг үйлчлэгчдэд хүргэх зорилттой төхөөрөмж. Гэтэл бид нар яг хиймэл оюуныг хаана бүтээдэг ер нь хаана одоо яг зохион бүтээдэг гэдэг асуудлыг тэр бол анзаардгүй. Үүнийг бол суперкомпьютер дээр зохион бүтээдэг. Жишээлбэл ковидын үеэр тэр үеийн хамгийн хурдан суперкомпьютер болох одоо манай байгууллага дээр байсан Frontier гэж суперкомпьютер ковидын вирусны бүрхүүлийн бүтцийг атомын түвшинд квант тооцооллын аргаар бодсон байна. Тэгээ энэ мэдээлэл бол цаашдаа вакцин гаргаж явах эмчилгээний маш чухал мэдээлэл болсон. Тэгээ энэ тооцоог жишээлбэл тэр суперкомпьютер дээр хэдэн сая их найд үйлдэл хийдэг компьютер дээр 10 хэдэн хоног 15 хоног тасралтгүй тооцоолж иж гаргаж ирсэн. Хэрвээ энийг ердийн компьютер дээр хийх юм бол хэдэн 10,000 жил шаардлагатай. Иймэрхүү хүчин чадалтай. Тэгэхээр одоо үүний ачаар бид бас ковидын вакциныг маш богино хугацаанд гаргаж авсан гэж юу нь бол ойлгож болох юм шүү дээ. Тийм хамгийн ихэнд ковидын 2-3 хувилбарын вакцин гаргасан улс аль улс вэ? Америк нэгдсэн улс тийм ээ. Суперкомпьютер маш их цахилгаан хэрэгэлдэг гэсэн ийм бас мэдээлэл байдаг л да. Энэ яагаад тэгж их эрчим хүчийг хэрэгэлдэг юм бол? Тийм тэр бүх одоо 8 сая процессор дундуур бодлого бодуулахын тулд тэр дундуур цахилгаан эрчим хүч гүйлгэнэ гэсэн үг. Тэгээд одоо орчин үеийн суперкомпьютерууд маш нэгтршил өндөртэй буюу нэг одоо куб сантиметр дотор маш олон элементүүд оруулсан учраас тэр бүхнээр одоо бодлого бодуулна. Тэгээ хэдэн сая бодлого бодуулна гэдэг нь нэг ёсонтой маш их гүйдэл гүйлгэнэ гэсэн үг. Тэгэхээр нөгөө төхөөрөмж маань хална. Түүнийг тасралтгүй өргөж явах хэрэгтэй. Ингээд энэ бүхнээс болоод маш их эрчим хүч зарцуулдаг. Тухайлбал одоо Илон Маскийн барих гэж байгаа одоо эх 5 жилд 3 жилд ашиглалтанд оруулах суперкомпьютер одоо 100 тэрбум долларын өртөгтэй босно гэж байна. За энэ бол жилд 43 тэрбум киловатт цаг эрчим хүч зарцуулахаар одоо тооцоологдож байгаа. Гэтэл манай Монгол улсын 24-өөс 25 онд үйлдвэрлэсэн дотооддоо үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч 23 тэрбум киловатт цаг гэж байна. Тэгэхээр бас Монгол гэснээс яг суперкомпьютер ер нь Монгол улс бий болгож чадах болов уу? Нөгөөдгөө стратегийн хөрөнгө оруулалтаас мөнгө гэж үзэж болох уу? Энэ бол яг хамгийн тулгымдсан асуудал. За суперкомпьютер гэдэг нэрнээсээ болоод асар агуу, асар том ийм компьютер гэсэн сэтгэл шууд төрнө гэтэл тийм биш. Бага болон дунд ангиллын суперкомпьютерууд харин ч дэлхийд дээр хамгийн өргөн тархсан байдаг. Түгээмэл байдаг. Одоо ихтэй сургуулиуд, засгийн газрын зарим төрийн өмчийн судалгааны хүрээлэнгүүд дунд ангиллын суперкомпьютерууд бол баг Америкийн бүх ихтэй сургуулиуд ажиллаж байна. Тэгэхээр манай Монгол улсын хэрэгцээ үүнд тулсан байна. Хэрвээ бид нар дунд ангиллын хэмжээний суперкомпьютертэй болохгүй бол хэд хэдэн асуудал гарч ирсэн байна. Нэгдүгээрт манай хиймэл оюун хөгжүүлэгчид одоогоор гадаадын одоо хиймэл оюуны загваруудыг татаж аваад түүн дээр бага хэмжээний сургалт явуулаад тэгээд дараа нь тэрийг одоо үйлчлэгээнд нэвтрүүлж гин. Үүнийг бол жижигхэн компьютер дээр инференс буюу одоо таамаглал гаргаж авах одоо үйл ажиллагаанд бүрэн хангалттай харин өөрийн үндэсний гэсэн шинэ хиймэл оюуныг зохион бүтээгээд түүн дээр одоо манай үндэсний одоо өгдлийн сан маш том их өгдлүүд цугласан байгаа. Тэр өгдийг сургаад одоо чухал боловсруулалт хийхэд манай тооцоолон бодох хүчин чадал хүрэхгүй байна. Тухайлбал манай улсын төрийн өмчийн байгууллагад байгаа бүх тооцоолон бодох хүчин чадал Америк нэгдсэн улсын нэг дунд зэргийн их сургуулийн компьютерийн хүчин чадлаас хэд дахин бага байна. Үүнээс болоод одоо жишээл манай судлаачид хамгийн орчин үеийн суур болгон хэрэглээний шинжилгээ ухааны судалгаа хийж байгаа судлаачдын бодлого нь тавигдахын тулд хэдэн сар хүлээдэг. Жишээлбэл одоо манай монгол хэлний боловсруулалт хийж байгаа хиймэл оюуны монгол хүний 20 цагийн яриаг боловсруулахад одоо манай байгаа хүчин чадал 7 сар тооцоолж 7 сарын турш тасралтгүй одоо манад байгаа тооцоолох төхөөрөмжүүдийг ажилуулахад хүрч байна. Хэрвээ бид нар дунд хэмжээний суперкомпьютертэй болчих юм бол энэ бол магадгүй нэг 5-6 цагийн дотор хийж байна.
Тэгэхээр бас төгсгөлд нь тодруулж асуух нь энэ салбар дахь change maker буюу өөрчлөлтийг одоо бүтээгчийг суперкомпьютерийг өөрийг нэгж үзэх үү эсвэл түүнийг ажиллуулж байгаа хүнийг гэж тодорхойлох. Танийхаар ер нь яг энэ салбар дахь change maker аль нь вэ? Хоёр талаасаа явдаг. Одоо суперкомпьютер ерөнхийдөө арилжааны чиглэлийн стратегийн чиглэл ингээ хоёр байгаа. Стратегийн чиглэлийн компьютерийг яаж хөгжүүлдэг вэ гэвэл өмнө огт байгаагүй цоошин архитектур, цоошин технологиудыг бүгдийг суулгаж өгөөд ийм цоошин суперкомпьютерийг байгуулдаг. Ийм компьютер байгуулъя гэсэн үндслийг хэн тавьдаг гэхээр шинжлэх ухааны эрдэмтэд тавьдаг. Би одоо халуун цөмийн нэг дэх урвалын дотор байгаа плазмыг загварчлаа. Эсвэл би 100 их 80 параметртэй хэмэл оюуныг хөгжүүлэе гэх юм бол тухайн бодлогод ямар GPU, процессор шаардлагатай, тэдгээрийг ямар топологиор хооронд нь холбох уу гэдэг энэ бүх асуудлыг эрдэмтэд мэдчихэдэг. Тэгээд тэд нар бол бидэрт ийм компьютер яг дутагдж байгаа хэрэгтэй байна. Гэсний үндсэн дээр хамгийн одоо тэргүүний том компаниуд тэдний захиалгаар бас өөрсдийн технологийн хязгаараар бид нар тийм хийж чадах уугүй гэдгээ тооцоолсны үндсэн дээр хоёр талаасаа урд нь байгаагүй цоошин архитектурыг гарч ирдэг. Жишээлбэл 2016 онд ерөнхийлөгч Обама 2016 оноос өмнөхөн хятадын нэг суперкомпьютер дэлхийн номер 1 болж чадсан. Тэрний дараахан Америк нэгдсэн улс энэ ерөнхийлөгч Обама зарлиг гаргаад ойрын 10 жилд Америк нэгдсэн улсын суперкомпьютерийн хүчин чадлыг маш олон дахин нэмээд дээрээс нь урд хожид байгаагүй тийм технологийн шинэ бүтцийг гаргаж ирэх даалгаврыг өгсөн тийм зарлиг болсон. Тэрний дагуу одоо өнөөдөр хамгийн тэргүүний том компьютерийг байгуулж байна. За танд урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн явдал маш их баярлалаа. Америк нэгдсэн улсын үндэсний тооцоолох ухааны хүрээлэн Теннессигийн их сургуулийн профессор Од Бадарах эрхэмтэй суперкомпьютерийн талаар ярилцлаа.